Сайн мэцхан уу номын ертөнц клубын ахлагч Тэмэр гүн байна. Манай байгаль экологийн тухай 50 номны маань подкастэнд би Саран заяа лодонгийн төдвийн хороотой тэмцэн түүхийг хайрсан байна. Тэгэхээр Саран заяа хоёлаа эхлээд зохиогчийн талаар баг саг мэдээллийг үзэгчтэй хаалцсан. Лодонгийн төдвийн 1935 онд Говьолтай аймагт төрж өссөн. Тэгээд Монголын төрийн шагналд алдар зохиолч байна. Ер нь бол маш их сонссон нэр байна л да Лодонгийн төдвөгээд. Хороотой танилцсан түүхийн ч гэсэн ер нь бол бас яг одоо үеийн хүүхдүүд мэдгүй ч гэсэн манай үеэс дээд үеийн ах эгч нар бол бас нэлээд мэддэг санагдсан. Энэ ном нь ямар нэгэн тийм шагнал авсан уу? Авч ирсэн үү? Энэ сүүл сонсоод миний уншсан нийтлэл дээр дэлхийн шилдэг хүүхдийн зохиолуудын нэг болсон байна лээ. За тэгвэл хоёлаа энэхүү номонд яг юуны тухай гардаг талаар нь ярилцгаая. Яг миний уншсан энэ хувилбар дээр, номны маань хувилбар дээр оршил хэсэгт Толстойгийн өгүүлгээс эхэлсэн. Тэгээд тэр нь хорвоо бид хоёр мэндэлсэн тэр цагаас эхлээд нэг тал би нөгөө талд хорвоо эсрэг ширтэлсэн овших болов. Намайг өмсөн цамд үгүй гар хоосон төрөхөд хорвоо яндашгүй баян байлаа. Би энгийн хэлбэр амьтан төрж байхад хорвоо эдрээтэй нарийн ертөнц байлаа. Хорвоо нууц, хорвоо сүртэй, би ингээл би гинхэн гэвч би хорвоог танихсан. Ер нь бол Орсын алдарт зохиолч Толстойн үеийг оруулсан байна тийм ээ. Чи тэгээ сая бас энэхүү чиний яг уншсан хэвлэл дээр гэсэн тий. Тэгэхээр ер нь бол тэр хойно харагдж байгаачлан яг өмнөх үеийнх нь бас зураг нь байна. Тэгэхээр ер нь бол одоо хүртэлтэй энэ хүү гайхалтай зохиолыг улмал шинжилээд явж байгаагаас яг энэ хүү ном ямар гайхалтай ном болохыг харж болох байх. За тэгвэл яг ном дээр юу гарах вэ? Манай хүү өөрхөн өдөр болгон амьдралд яг хороотой яг ямар хөө байдлаар танилцаж өөрийн мэдлэгээ нэмэгдүүлж бас найзуудтайгаа хэрхэн харилцаж байгаатай өгүүлдэг. Тэгээд чулуутай танилцсаас ахуулаад тарвахтай танилцсан хүртэл явдаг. Ер нь бол тэ одоо чулуутай танилцсан гээд нэг түүх, тарвахтай танилцсан гээд нэг түүх ингээд тус тустай олон түүхүүдийн тийм цуглуулга. За тэгвэл яг энэ хүү номноос хамгийн таалагдсан яг 3 ширхэг түүхээс яваалцаж. Мэдээж эхний түүх болох чулуутай танилцсан их надад их тодхон гүн мэдрэмж төрүүлсэн. Яг бол өөрөө Монгол аж ахуй төрсэн хүн. Тэгээд гэрт мэдээж одоо үеийн шиг тоглоомод байх. Тэгээд аав ээж мэдээж гарч гадаа тоглох гэж явуулцдаг. Тэмүүс ингээд хүүхдүүдээ ингээд багаас нь Монголын аж ахуйд ингээд боломжтой хэрэгцээтэй ингээд байгаа зүйлээр нь буюу чулуугаар хүүхдүүдийг их тоглуулдаг байсан. Тэгээд тухайн хүн маань ингээд чулуутай ингээд анх нөхөрлөөд найзууд нь бас ингээд чулуутай амирх тоглолдог. Барин гэр бүл болоод гэр бүл зохиолсон чулуу. Энэ манай гэргийн авдартай энэ цай сүүлийн уншуулал оруулсан бас ингээд амар зохиолыг айгүй амттайхан уншиг таар санагдсан. Тэгээд бас ингээд тоо хүүхдүүд хоорондоо ингээд чулуугаа унгааж мунаачих юм бол уучлаарай гэдэг амар тэгж мэддэг. Тэгтэн нэг тийм бас л хүн шиг тухайн ингээд ангуу биеийг үлээж авч нэг тийм хүүхдүүдийг энэ уншигчд болох хүүхдүүдэд ухамсар тийм бусдыг харах эмпати өгж байгаа юм шиг надад санагдсан. Тийм ээ. Тэгээд битгий уйлаараа тэгээд чулууны бас олон өнгө хэлбэр дүүрс гүлгөр байна уу, мөлгөр байна уу гэх мэт. Эсвэл цоохоор чулууг нь морь болгож илтгэж ч юм уу. Тэгээд өөрсдийнхөө ингээд чулуугаараа ингээд би чамаас илүү гэх мэтчлэн ингээд хүүхдүүдийг гэнэ дүрслэл амар оруулж ирсэн байсан. Тэр нэг тийм яг л уншигчдийнхаа сэтгэхүйд зориулсан яг тоо өөрсдийнх нь онцлогт нь зориул бүтсэн
бүтээл юм шиг санагдсан. Ахаа, тийм байна. Тэгээд дараагийнх нь болохоор цүнхтэй танилцуулна гэж байсан. Ахаа. Тэгээд надад энэ яагаад үнэхээр сайхан санагдсан бэ гэхээр бас л амар нэлээд гинэн цайлхан хүүхдийн дүрслэлийг оруулж ирсэн. Одоо үеийн хүүхдүүд их хвчлэн уран зохиолын ном уншаад тэр ингээд өөрсдийнх нь сэтгэхүүнээс давсан ингээд илүү өөрөөсөө илүү татамжны ном уншиж байгаа юм шиг надад санагддаг байсан. Энэ ном болохоор яг ингээд тухайн ингээд яг 7-аас 13 насны хүүхдүүдэд яг зориулсан өөрсдийнх нь төсөөлөлтөнд багтахаар өөрсдийнх нь ингээд хэлэндэн хүртэл ингээд автмаар уншиг таарсан. Илүү одоо өндөр түвшний зохиол уншихад одоо яг тийм доотлын суурь болж өгөхөөр. Тий. Магадгүй тийм болоод ч тэр би анх энэ номыг уншиж манай энэ номыг уншиж байсан. Тэгээд ер нь бас манай аав ээжийн хань болсон багтана яг өөр тэдний бас хороотой танилцсан түүхтэн нээж болсон суурь нь намын байсан байх гэж бодсон. За тэгээд буцаад цүнх рүүгээр нэг цүнхтэр болохоор ингээд нэг найзтайгаа хичээл тараа дандаа борилцдаг. За. Тэгээд ингээд нэг өдөр багш нь ингээд энэ чиний тэмдэг чи яац юм бэ гэдэг чи ингээд төвчөр нь ингээд баг ингээд хар болцсон. Ингээд амар хөөлрөгдаад ноорхоо болцсон. Тэгээд тэр үед манай хүү ганцаараа ингээд ангийнхныхаа дунд шалгадаад ижсэн аахгүй. За. Тэгээд нөгөө барилтын найзыгаас ганцаараа шалгуулах ч амар муухай шүү дээ. Нөгөөт ингээд жоохон хөвгтэй надаа ингээд бас найзгаа ширж байгаа байхгүй. Тэр понцог бас адилхан зодтолсон шүү дээ. Понцгийн дэвтэр ч гэсэн яг ийм өнгөт ингээд понцог бас зэгнүүлээд багш та. Та хоёр яагаад тэгээд багш нь ингээд асуусан юм байна л та. Та хоёр яагаад ингээд намчи дэвтэр чи ийм байгаа юм гэсэн чинь ингээд манай цүнх ингэжтэй ингээд түнх шууд буруугаа цүнх рүү тавьж байгаа байхгүй. Түнх яг л жоох хүүхдүүд ингээд өөрсдийнхөө бурууг бүлийн зөвшөөрч чаддгүй шиг яг л тэр мэдрэмжийг бас оруулсан. Тэгээд цүнх нь яасан гэсэн чинь ингээд цүнх нь ингээд даун болохоор ингээд барилдаад унангуут нь ингээд цүнх нь ингээд дэвтрийг тийм болгоцсон байна. Тэгвэл гэтээ барилж байгаа хүмүүсийн хан асуудал байгаа шүү дээ. Тэгээд цүнх рүүгээ тогтоож бас л яг л энэ цайлхан хүүхд өөрөө бурууг хүлээж авч чадахгүй байгаа нь амар харагдсан. Тэгээд маргааш нь ингэрт ирээд аав нь ингээд ярьдаг байхгүй юу ингээд өнөөдөр хичээл дээр юу болгоо онцсон уу гэсэн чинь ингээд ийм зүйл тохиолдсон. Миний цүнхэнд ийм болоод манай багш тагнасан гэдэг аав нь мужаан хүн болохоор хүүдээ модон цүнх хийгээд маргааш нь тэгэл маргааш нь нөгөөд ч амар сургуультай ганцаараа модон цүнхтэй хүүхдүүдийн харлаж татаад багш нь ч амар за сайн байна гэж бигээд тэгээд мэдээж модон цүнхтэй илүү сайн барилддаг болсон чинь нөгөө барилдаг найз нь бас юугаараа татхавдээ модон цүнхтэй ирсэн. Их бас хөвгөлтэй түүх байна л та тий. Тэгээд нэг тийм бас л тийм амьдралтай айгу зөгцсөн надад санагдсан. Тэгээд нөгөө сүүлийн хэсэг дээр нь ингээд 7 дугаар анги хүртлээр би энэ цүнхийг хурж авсан. 8 дугаар ангиасаа би шоолог ичсэн. Тэгмээд яг л хүүхдүүд нэг 17-18 хүрэхээрээ ичдэг тийм илүү нэг тийм 5 наснд ороод ирсэн юм шиг. Тэрийг бас оруулж ирээд цүнхнээсээ ичсэн. Гэхдээ ингээд өөрт нь хамгийн ингээд чухал санагдаж сургуулийнханаас илүү ийм гоё барилгад тустай болгосон зүйл байсан байна. Тийм болохоор энэ бол цүнх гэдэг айгүй сэтгэл тоногсон. Тийм байна. Өсвөр насны хүүхдүүд үзэхэд одоо яг бид нар багтаа ямар нэгэн байдлаар нэг зүйл дуртай байсан ч гэсэн том бодлохын ирэхэд одоо бусдаас тийм өөр байгаад та бас ичээд яг тийм яг тэрнтэй яг холбосон гоё түүх байна. Тийм нэг тийж уйлсан санагдсан. Тэгээд бас яг энэ зохиол дээр яг л Монголын социалистны юм яаж Ленин
хүндэлж ингээ багшаа гэж боддог байсан айгүй гарч ирсэн. Тэгээд ер нь бол Ленидээ танилцж байгаа нь ингээд аавс нь хэлдэг. Аав нь ингээд Ленин ингээд бишрээд шүтэг талаа гарч ирээд сүүл рүүгээ манай хүүгийн хичээл дээр нь ингээд Ленингийн тухай ном уншиж эхэлдэг. Тэгээд манай хүү өмнө ааваасаа Ленинг сурсан байсан болохоор багштай ингээд би төрөлөө сурсан шүү гэсэн нэг тийм бас л гинэ цайлган ингээд мэдрэмжээр багштай хэлмэд. Тийм үү чи хаана сурсан? Манай аав хэлсэн. Тэний ямар хүн юм гээд танаа багш гэдэг юм нөгөө багш нь манай багш юм. Тийм хүн айгу тийм хөөртмөр хөөрхөн. За тэгвэл яг энэ хүн ном нь манай энэ удаагийн 50 номны жагсаалтын яг гол сэдэв болох байгаль экологи гэсэн сэдвтэй яг яаж холбогдож байгаа юм бол? Бас түүхүүд дээр нэг энэ гарч ирсэн адилхан зүйлүүдэн тухайн ингээд манай монголчуудын амьдралын хэм маяг байсан. Нүүдэл судалтай холбоотой. Тэгээд жишээлбэл хүүхдүүд малчин гэр бүлүүд хүүхдүүдээ мэдээж сургуульд яваалаа. Тэгэхээр өвөл хавар болохоор хотын төв рүү нүүдэг. Тухайн ингээд бас хотын төвчин мэдээж нөөц боломж ихтэй. Хоол хүнсээ тухайн хүүхдээ өвөлд давах тийм суурин болж өгдөг. Тэнгүүт ингээд 100 болохоор малаа бэлчээрлүүлэхээр хөдөө нүүдэлдэг. Тэгээд энэ нь бас ингээ монголчуудын хэм маяг байгаль экологитой айгүй тасан зохицох тийм өв соёлыг ингээ хүүхдүүдэд харуулж өгч байгаа. Бас ингээ мэдээж хотын хүүхдүүд бол энэ талаар бас энэ тийм ойлголт хараахан байхгүй. Тэгвэл энэ номыг уншвал бас ингээ хөдөө байдаг найз нар нь ямар хон амьдралтай мэдрэх тийм жижигхэн гарц байж болох юм гэж би бас бодсон. Тэгээд бас амьтдыг хайрлах олон зүйлсүүд энэ ном дээр бас гарч ирсэн л дээ. Тэгээд өөрхий тарваг барихчихсан байхгүй. Тэгээд тарвагтай танилцсан хүмүүстэй тэгээд нэг тийм монгол хүний сэрэг ухаан ч юм уу бас гарч ирсэн. Тэрний яасан бэ гэхээр ингээ тарваг барихтаа банхаар барьсан. Юу барьсан? Банхаар. За. Хэлийнхэн банхарыг барьсан. Нөгөөтний банхаар барих эсвэл шүү дээ. Тэгээд ямар гэмсэндээ банхараа тавиад явуулсан. Дараа нь нэг бас хотелийнхэн ойрхон нөгөө аваа тавил банхар нь орчод идэг. Тийм болохоор илүү хол тавих хэрэгтэй байна гэд. Тэгэл хол тавих хүмүүс орой түнхтэй ээждэг зэн боллаа. Айгүй нэг тийм амьдралтай хүн шиг байсан. Над тэр нээр гоё. Тэгээд энэ нь бол дараа нь тарваг барьж эхлээд тэгээд тарваг нь яаж жоохон хоёр хүүхдэд илхэвдээ. Тэгээд тэр үед яг Монгол сэрэг ухаан орж ирж байгаа байхгүй. Хамд сууж ирсэн сарлаг дээрээ сарлынхаа хөлнөөс уяа татуулаад тарваа авсаж байгаа. Тэгээд чирээд. Тийм. Тэгсэж чинь тарваа нь бултаад сарлагтай нь баг ноцолдоод. Тэгээд ингээд арьс машин зулгаагаад уяа Тэгмүүд тоогт дараа нь сарлагтаа яг ямар хуу үйл хийсний аюу ойлгосон. Тэгмүүд нэг тийм байгаль орчин тухайн байгаль орчинд байгаа ялангуяа амьттай аюу хайрлах тийм сэтгэлгээг энэ номноор бас гарч ирсэн. Тэгээд сарланд аюу гэмшээд сарлан гэсэн аюу хайцсан. Тэр нь надад бас аюу бас хүүхдэд хэрэгтэй юм санагдсан. Манай энэхүү дугаарт оролцож энэхүү гайхалтай номыг танилцуулж өгсөн Саран Зайдаа маш их баярлалаа. Подкастыг маань энэ хүртэл дуустал нь үзсэн үзэгчид та бүхэндээ бас маш их баярлалаа. Манай дараагийн 50 номны санал хураалт манай Ном ертөнц клубын нээлттэй Facebook групп дээр байнга авагдаж байгаа. Тийм учраас та бүхэн өөрийн санал болгомоор байгаа номнуудаа комент хэсгээр оруулснаар бидэнд хүсэлтээ илгээх боломжтой юм аа. Дараагийн дугаар хүртэл баяр таа.